өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээрээ хүүхдийн дархлаа сайжруулах цагийн илгээг зааж өгье. За цагийн илгээ хийхдээ хүүхдэд тайван суулгаад эхлээд хүүхдэд бэлдээд за эхний цэг бол хөмсгний урд төгсгөлийн хос цэг. Энэ цэг хорооны өндгөөр бага зэргийн хүчтэй дарж нар зөв 3 за нар буруу 3 гэсэн дарааллаар хийнэ. За хоёр дахь цэг хамрын угалцсны гадна хос цэг. Нар зөв 3 нар буруу 3 гэсэн дарааллаар хийнэ. За гурав дахь цэг доод уруудлын хонхор. За энэ хонхор нар зөв 3 нар буруу 3 гэсэн дарааллаар бас мөн цэг илгээ хийж өгнө. За дөрөв дэх цэг нь төвөнхийн хоёр талын хос цэг. Энэ цэгдээ бас нар зөв 3 нар буруу 3 гэсэн дарааллаар хийнэ. За тав дахь цэг маань игмний дээд хонхрын хос цэг. За 6 дахь цэг эрхээ ба 7 хурууны завсрын хос цэг. За нар буруу 3 нар зөв 3 гэсэн дарааллаар хийнэ. За 7 дугаар цэг чихний ард хөхлийн товгор дээр хос цэг. Энэ бас нар зөв 3 нар буруу 3 эргүүлж хийнэ. За 8 дугаар цэг шилэн үзүүний хонхрын хоёр талын хос цэгт энд нар зөв 3 нар буруу 3 гэсэн дарааллаар хийнэ. За уг цэгэн массажийг өдөрт 3-6 удаа буюу түүнээс олон удаагаар хийж болно.